За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Good Soil-оос та бүхэнтэйгээ мэдчилж байна. За өнөөдөр манай подкастын зочноор Good Soil Production-ы продюсер My Voice Universe Best Songs одоо нэвтрүүлгүүдийн шилдэг оролцогч Universe Songs олон улсын уралдаан дууны гадаад дууны My Voice үндэсний шоу шилдэг оролцогч. За сайн байна уу Гана? За сайн уу. Өдрийн мэнд. Энэ өдрийн мэндийг хүргэе. За хоёлаа подкаста ийм гоё хөгжмөлөг авьяастай хүн орж байгааг хэрэг юу вэ? Дуугаар эхлүүлээ тэхүү. За тэгээ. За одоо шинэ жил болж байна. Тэгэхээр би та бүхэнд зориулаад шинэ жилийн бэлэг гэдэг нэртэй өөрийнхөө зохиосон дууг дуулж үзүүлэх гэж байна. За сонсъё хамт. Окей. Цас цагаан гудамж хотын гэрлүү гэрэлтэй цонх баярын ширээ өнгөлөг гацуур уттай бэлээ олин өвөө орорыг ертөнцөөр өнгөнгийн үслээ асалаа шинэхлэр шинхэн өдрүүд шинон шинжил чамай хүлэнэ дурсан хос хайрын дуунуу дулаахан өвөл бишэг царай баярын салют өнгөлөг гацуур бибидэн илгээх сэтгэлийн үгээ Ороглон дарсны чимээ болорхондах ороглон дүүрэх сэтгэл баярын доглоо гэр гэртэ ярах хүмүүс завгүй хот асах гэрэл анивч ходод Happy New Year to everyone мөхногон гацури мөчөр бүлт гэрдэн Asna Ariglun dar sargılsın setken Ansalig doxter Muçikule Şinan şincil çeme Ulene Şinan şincil çeme Hulene Wow, гоё дуу шүү. Нэг шууд явж байгаа болохоор нэг үг мартагддtiin да. Шууд явж байгаа учраас үзэж байгаа хүмүүс ойлгох хаа. Айгуу гоё дуу урж байна. Айгуу гоё дуу байна. Хизээ зохиогдсон юун дуу вэ? 2019 оны шинэ жилийн үеэр зохиогдчихсэн. Тэгээ нэг соёсын дүүнер маань ирээд дуу зохиогоод өгч гэдэг ийм дуу зохиож өгч ялаа. Тэгээд цаашаага нөгөө дүүнер маань бас нэг урлагийн бэрхшээл гэж үүдэн штэ. Одоо нөгөө юу гэдэг Монголын нөхцөлд нөгөө сан хүчил юу гэдгийг бусад нөгөө продюсингийн яг тэр бэрхшээлийн улмаас маа дүүнер маань явж чадаагүй. Тэгээд тухайн үед би нөгөө өөрөө продюсер болоогүй продюсер болох мөрөөдөлтэйгэл байгаад байлаа. Тэгээд чадаагүй юм байгаамаа. За түрийшээ тавьчих тий. За тэг. Тавигдаг өн доош. Яа. За. За тэгээд өнөөдөр Ганатаага ямар ч байсан сайхан буу халъя. Тэгээд ер нь Ганаванч ер нь энэ тентхийн юм ярилцлага подкастууд ер нь ордгоо хаа тий. Ер нь тэгж ажиглагдаад байгаа. Арга удаж байгаа. Ер нь яг нөө телевизийн нэвтрүүлэг гээл яг нөгөө би ч одоо нөгөө Universe 2010 онд шилдэгдүүлсэнээс хойш бол нэг 15 он хүртэл үзэгдээл орж гараад яваад идэг байсан. Тэрнээс хоошоо бол ерөөсөө өөр юм хийгээд юу гэдэг нөгөө одоо хүүхдүүдийн сургуулийн боловсрал дээрээс нь өөрийгөө хөгжүүлэхэд өөрийгөө нэг 20 он хүртэл тийм юу зарцуулсан шүү.
За. Тэгэхээр Ганаатайгаа сайхан танилцъя. Гэр бүл хэдүүлээвэ, хэдүү хүүхэдтэй вэ? Одоо ер нь гэр бүлийнх нь юу хийцгээж байна? За эхнэр 2 хүүхэдтэй. Эхнэр маань бид хоёр маань манай гэр бүл нэг жижиг бизнес хийдэг. За үүдээ худалдааны чиглэлд худалдааны салбарт нэг бизнес хийнэ. Хүүхдүүд нь хичнээн хүүхдтэй ер нь 2 хүүхэдтэй. Хүүхдүүд маань одоо нэг нь Монгол Улсын консерваторийн хөгжим хийлийн ангийг дүүргэж байгаа. За. Авигаа дүүргээд урлагийн хүн болж байгаа юм байна шүү дээ. Айхтар гитарчин болж байгаа шүү дээ. За. Би өөр одоо хурууных нь урдыг гүйцэхээ байсан. Охин маань болохоор спортоор хичээж байгаа. Одоо жудо бүхий. За. Монгол Улсын гавьяа тасгалжуулагч Шир багшийн удирдлаганд ор. За. Улсын шгшээ багийн зааланд бэлтгэл хийж байгаа. Одоо тэмцээнүүдэд оролцоод явж байна. Ёстой мундаг тамирчин охин гарах нь дээ. Энэ 5 жилийн хугацаанд нэг яг эдгээр зүйлсэд нэлээд анхаарлаа хандууллаа. Зөв. За тэгэхээр хоёлаа яриагаа гоё ингэж эхлэе л да. Ер нь Ганагийн маань бас нэг юм онцлог байгаа штэ. Тэ? Одоо хөгжлийн бэрхшээл гэж бид нар тодорхойлдог те. Харааны бэрхшээлтэй ийм байгаа. Тэгээд хүмүүс бараг мэддэггүй баха. Тэ? Ингээ өөрөө тайггүй харааны бэрхшээлтэй хүн гэхэр чинь нөгөө цагаан таягтнууд гэж ярьдаг штэ. Таяга бариад ингээ тэмтчихэд явдаг те. Гадаад бол нохоо хөтлөн те. Нохоо хөтлөн яг үнэ. Тэгэхэд Монголын энэ их одоо юу гэдгийг одоо замын бэрхшээл асуудалтай тэгэл машин тэрэг явган одоо холилдол холгилдог энэ замбраагүй энэ удууш талбайгаар яаж таяггүй энэ хүн яваад идэв. Тэгээд ингэж явж байгааг нь харсан одоо би хүртэл саяхныг хүртэл энэ хүн бол зүгээр нөгөө хараа муутаал юм байна гэж би боддог байсан байхгүй. Тэгсэн чинь маш хүн төрлийн харааны бэрхшээл болж таарж байгааг нь саяхан мэдсэн. Бүр ингээд огт хардаггүй юм байна гэдгийг мэдчихээд бүр гайхчихлаа. Ямар одоо хүн гэхээрээ ингээд тэ харахгүй байж ингээд таяггүй ингээ явдаг юм бол их гайхсан. Тэгээд энэ бэрхшээлийн тухай яриа л да хоёлаа. За, ер нь бол төрөлхийн бэрхшээлтэй харааны. За тэгээд яг ингэж явхад одоо энийг бол ерөөсөө цэвэр мэдрэмжтэй холбогдож байна л да. Яг нөгөө одоо яг миний харж байгаа зүйл гэвэл яг нөгөө хүний царай мараа хараа танихгүй хүн байна гэдэг дүрсийг мэднэ. За тэгээд эргэн тойрныхоо ойр орчмынхоо тодорхой өнгийг мэдчихэж байгаа юм. Гэрлээ ерөнхийдөө ингээд замаа одоо юу гэдэг за зам байна гэдгээ мэдчихжээ ч юм уу. Тэгээ ер нь юу гэдэг баг зэрэг 1-2 метр дотор л харж байгаа шүү дээ. За бусад зүйлийг яаж мэдрэх вэ гэвэл одоо сонсгол байна уу? Бас нэг өөр нэг юм мэдрэмж байна. Миний ойлгодгүй нэг юм мэдрэмж байдаг гэх юм уу? Над руу ирж байгаа тэр агаарын одоо нөгөө юу гэдэг агаарын нэг юм урсгал даралт гэх юм уу юу гэх юм өндөр ингээ хан руу ойртохоор нэг юм сонир мэдрэмж байдаг тийм яг тэр мэдрэмжийг чи ашигладаг байхгүй юу. За одоо бүр тодорхойлоод хэлэх юм бол юу одоо нөгөө хөвчлээд ярддаг штэ нэг юм өвчний юг одоо онш гэх юм уу чи хэдэн өвийн юм харааны алдагдaltaй. Миний хараач одоо 97% алдагдaltaй 100% харахаас одоо 3% харж яана л гэсэн үг. Тэгэд энэ нөгөө одоо би ингээд чамаг ингээ харахаараа ингээд яаж байгаа байхгүй. Одоо ингээд гэрэл өөдөөс тусч байгаа болохоор заалны гэрэл тусч байгаа болохоор яаж байгаа. Царайч юм бол харагдахгүй шүү дээ. За ер нь хүн ч гэж ер нь баг харагдахгүй шахуул байна дөө. Зөв. Тэр нэг юм дулааны мэдрэмж дулааны нэрэг гэх юм одоо тийм нэг юмар мэдрээд байна те. Дулаан яг юу гэх юм нэг тийм сонир мэдрэмжийг би ойлгодгүй мэдрэмж байна. Одоо юу гэдэг харахгүй шин би ингээ явж байхад нүх тааралтлаа гэхэд нүх байгааг угаасаа хараад мэдхгүй. Одоо дээр хоёлаа нэг алхаад явжсэн да. Тэгэхэд шууд би тойроо явцсан. Наа чи нүхөө шүү гэд тохоноос нь барих гэсэн зүгшрээ гараац чи хараад байгаа юм уу гэхээр би мэдрээд байна гэдэг байгаа байхгүй. Харин нэг тийм юм байгаа байхгүй. Тэгээс ямар санда чи худлааж үжээд байгаа юм шүү гэдэг зарим хүмүүс. Тэгэхээр энэ бэрхшээл маань яг хэдэн наснаас нь эхэлсэн юм бэ? Эсвэл бүр ингээд төрөлхийн юм уу олдмол юм уу те? Тэр тухай. Төрөлхийнх. Тэгээд намайг 2 сартаагаас ээж маань мэдсэн билээ. Аав ээж маань яг ингээд нөгөө юу гэдэг нөгөө хүүхдээ ингээд эрхлүүлэх гээд ингэх үед би нөгөө өөр тийшээ харах ч юм уу ингээд одоо ч гэсэн би ингээд юу гэдэг одоо камер утас муу цаана байгааг би мэдгүй болохоор зүгээр зоргоороо л харж штэ тийшээгээ. Тэгээ яг
Тэгээд төрлөгийг тэгээд ерөөсөө 2 сартаагаас Улаанбаатар хотод орж ирээд би чинь Төв аймгийн Лүн суманд төрсөн Ухтаалын сугуул гэж ярьж байгаа тий. Тэгээд багасаа Улаанбаатар хотод орж ирээд амьдэрсэн тийм хүн байгаа. Тэгээд аав ээж маань талын ах дүү нар хамаатнууд гэдэг намайг одоо яг нөгөө миний нүдийг имжлэх гэж нэлээх оролдоод яалтчгүй тэгээд нэг юу шийдэлд хүрсэн юм бэлээ. За шилээл зүг гэх юм бол хараан тогтоод хараа нэгдгэрнэ гэж ярьжсэн боловч нөгөө 6-7 настай хөхөд яаж тэр хүнд том шилийг удаан хийсэ зүүхв дээ. Тэгээд тэрнээсээ болоод энэ нөгөө залхуу хараа гэдэг юм үүсээд насанд хүрэх үед маань тэгээ одоо ингээл хараа тогтож өгөхгүй тонгочоол тэгэл юу гэх заавал нэг нүдний шил зүгээд бүр нөгөө юм таг биш учраас нөгөө хар шил зүүхээр айгу төвхтэй жоохон ч ихсэн хараад явчихж байгаа болохоор ингээд энэ харааныхаа юу мэдрэмжтэйгээ холбож ажиллаж байгаа болохоор ингээ гадуур ингээ чөлөөтэй яваад ер нь сурцсан гэх юм уу. Тэгээ ер нь нөгөө юу гэдэг бэрхшээл байгаа. Гэхдээ насаараа одоо ингээ хүний гараа хараад хүнийг царайшлал юу гэдэг намайг хийшээ өргөдөг үгүй намайг тийшээ өргөдөг үгүй гэж явахаас илүүтэйгээр яг анханасаа өөрөө яваа сурцсан учраас ингээд яаж ч явсан би одоо нэг 10 онд ингээд университет үлдчихэд Хөх хот руу очиж нэг 20 онцод ирсэн байхгүй. Тэгэхэд өрлөө өөрөө ингээд яваад бүр ганцаараа юу? Би бүр Хөх хотоор дамжаад нөгөө халиут гээд одоо энэ урагшаага өмнө говьор цаашаа хил гарч очдог газар бүр Хөх хотоор дамжаад очсон чи маа найз бүр гайхацсан. Яагаад гэсэн чи би ийшээ ирэх гэж 2 хоног зовж яхад чи зүгээр л нэг өдрийн дотор ямар ч судалгүй хүрээд ирлээ. Яаж ирвэ гээд. Өстө бурханаас өгсөн бэлгэл гэж би боддоо шүү. Өстө гайхамшиг байна те. Тэгээд бас яг энэ нөхцөл байдалтай уялдуулаад бас нэг асуулт байна л да. Энэ харааны бэрхшээлтэй 2 сартаагаас нь мэдсэн энэ хүүхдээ эцэг их нь яаж хүмүүжүүлэхээрээ тийм ээ? Одоо ингээд бие таах ийм өндөр чадвартай зүгээр л эрүүл сарвал байгаа бусад хүмүүстэй ижил төвшөнд бүр тэднээс илүү ийм авиас ур чадвартай хүнийг хүмүүжүүлчихвэ. Өсөгчвөө. Энэ бас нэг гэр бүлийн нэг ийм онцлог нууц одоо жор байна уу? Саяхан манай студийн өрөөнд нэг харааны бэрхшээлтэй залуу орж ирсэн. Одоо Америкийн коллежид продюсингийн чиглэлээр сурах гэж байгаа гээд. Йоо за. Тэгээ би тэрэнд юу гэж зөвлөсөн бэ гэвэл ээжт нь зөвлөсөн. Хүснээр нь явуул ямар ч хөдөлгөөнийг нь битгий хоригл урд нь нөхөөс нь ч хамаагүй унж үзээд өөрөө мэдрэг. Урд нь шил байсан ч мөргөөд хагараад өөрөө тэрийг мэдрэг гэд хэлсэн. Ээжт амар хариг сонсгосон. Хариг сонсгож штэ. Тий. Ер нь бол бэртэж үзчихэж хүн мэднэ. Гэтэ бурхны авралаар би нэг ч удаа бэртэж үзээгүй хөл гарандаа нөгөө одоо юу гэдэг яг хүмүүс болтгүй л гэсэн. Гэтэ надд бол хамаагүй. Ерөөсөө тийм зүйл байхгүй. Тэгээ яагаад би зүгээр бодож ирсэн. За сургуульд ороод би нөгөө харааны бэрхшээлтэй хүмүүсийн 116 дугаар сургууль дотор байранд 1-р ангиасаа ингээ байсан. Мэдээж аав ээж гэр бүлээсээ хол байгаа учраас би чи 8 жил дотор байранд байсан. Тэгэхээр нөө юу байхгүй гэсэн үг. Иргэн тойрны хайр халамж байхгүй байсан. Ер нь яг өөрийгөө тэр хүүхдүүдийн дундаас алалцаж ингэж яг ингээ хүн гэдэг одоо би болох нэг бас нэг шалтгаан байсан. Тэгээд бүр багд маань намайг юу яадаг гэсэн юм бэлээ. Манай аав ерөөсөө уйдгүй байсан юм байна. Хүүхдүүдийг нөгөө бид нэг жоох махта уйдаг байсан шүү дээ бүсээр. Тэгэхэд би л ганцаараа уйгддаггүй. Энэ зүйл маань илүү нөгөө одоо юу гэдэг юм багасаа эрх чөлөөтэй өссөн өөрийнхөө араа өсчихсэн учраас яг ингээд бүх зүйлд ингээд би өөрөө ингээд явж ингэж нааш цаашаа ингэж явж мэдэрч ингэж үзжсэн учраас энэ зүйл маань болохоор яг энэ мэдрэмжийн хамгийн чухал суур болсон юм болоо да гэл одоо аавда амар баярлдаг. Ер нь тийм штэ. Одоо би чив тэр хоёлаа эцэг хүн тийм ээ. Хүүхдүүдийг аль багаас нь л насанд нь тохирсон хөгжлийг хүлээн зөвшөөрч яг тэр хөгжил рүү хүртэлж дэмжих эцэг хүний бүр ингээд чин хүсэл байдаг штэ. Ер нь л аль багаасаа бие даачаасаа тийм ээ. Хүний гар хараад байлгүй өөрөө бас хийх юмнуудаа хийждэг байгаасаа гэсэн ийм одоо насанд нь тохирсон хөгжлийг бид нар хүсдэг байхгүй юу. Тэр талаасаа дэмждэг. Тэгэл нэг л одоо эцгийн чинь өөрийн хүсэл болон бэрхшээлтэй байна гэд одоо тий бусдаас доогуур дор бити байгаасаа эрт бие даагаасаа гэсэн хүсэл байсан биз дээ. Одоо би нэг санаж шүү. Сургууль
хот руу яг би ч нөгөө цэцэрлэггүй ер нь бол миний цэцэрлэг бол ер нь нөгөө их хүүхдийн эрүүл мэндийн төв их нялхас гэж байгаа шүү дээ. Тэнд би нөгөө ингээ хаалгаа малгаанд орох үед л барыг цэцэрлэг гэж боддог байсан баг. Тэгээд сургууль намар авдаг болов яадаг үл гээл яг намайг 5 настай байхад ээж маань ингээд хотод ийм хараны бэрхшээлтэй хөвч сургадаг сургууль байдаг болов гэд тухайн үед нэг сургууль олоод тэгээд манай аав тэгжсэнийг би одоо гинт санаж байгаа байхгүй. Ачаал үзье. Болохгүй бол Кириллсыг тавуулгаж өгөөл тэгэл сурах чинь үз гэдэг. Ямар ч байсан намайг юм нэг боловсралтай болгоно гэдэг нэг юм хүсэл зоригтой байсан байгаа байхгүй. Сургууль нь авахгүй л Кириллсыг тавуулгаж өгөөл сурах чинь да гэд. Тэрийг манай аав ингээд хийчихнэ. Бас тийм манай аав чи өөрөө тийм урлагийн өгөгдөлтэй кино инженер, кино механикч гэж би сонсчихсан. Одоо яг одоогоор юу юм бол би сайн инженер юм болоо да. Кино минь гаргадаг тийм хүн байсан байхгүй. Тэгээд бас нэг клуб би одоо соёлын төв эрхлэгч юм одоогоор. Тийм байсан учраас яалтчихгүй биш тий. Илүү нэм задгай сэтгэдэг байсан юм уу гэж би бодоод байгаа юм. Тийм байна. Тэгэд их гоё одоо ганатаага ингээ байж яхад бас их нөмөртэй төшгтэй залуу шүү дээ. Мундаг авьяастай. Ер нь нэг юм найдаад орхичход заавал ард нь гардаг. Тэрийг маш одоо зүгээр хийсэн болдгоо. Тэр нэг юм мэдрэмжээ төгс урлаад тийм ээ. Бас ингээд нэг юм хүнд гологдохоор биш. Яг төгс гүйцэтгэлтэй юм хийх гэж ингээд дайрдаг юм дайчин заан чанар байна. Энэ бол эр хүнд байх маш чухал чанар. Энэ бол эцгээс нь өгөгдсөн биш үү бас тийм ээ? Тийм байна. DNA гэж гүмэн хүчтэй юм байдаг шүү дээ. Нэг хэсэг тэгээд ерөөсө манай гэрийнх нь надаар юу ч хийлэгдэггүй. Юм болгон дээр хотго бариад мах хэрччих ч юм уу гэх юм бол гараа зүсчин 100 руу артах юм бол төлөгдчихнэ гэд ингэдэг байла. Тэгээ би оюутан болоод шууд бие даагаад гэрээсээ өөр газар мадэр найзуудтайгаа амьдарч үзэж мүзэл ингээл янз янзын юм туршиж хийж үзэл. Эхэндээ хүмүүс намайг нөгөө харааны бэрхшээлтэй гэж мэдэхгүй. Тэгээ хэлэхээр өө яана гэл зарим хүмүүс ингээд гэ зарим хүмүүс нь бүр ингээд хөө яана чи ундгийн биш гэж шал өөрөө нөгөө ойлголт байхгүй учраас би нөгөө хүмүүс найзуудтай эргэн тойрныхондоо ер нь харааны бэрхшээлтэй хүн гэж юу юм бэ гэдгийг бас ойлгуулж тэд нар маань бас надаас ингээд суралцдаг тийм юу байдаг. Одоо нэг үе яваад бол бас хамаагүй гайгүй болсон байна. Тэгээ бас нөгөө сошиал идэвхтэй байгаад өөрөө ингээд илэрхийлээд яриад өөртөө подкаст маягийн өдөрт юм уу ингээ 20-30 секунд юм ч гэсэн ингээ оруулж маруулдаг болохоор бас хаа очиж гайгүй хүмүүс ч танаахан манаахан гэж ярихаа болсон шүү дээ одоо. Тэглгүй яах вэ? Угаасаа хөгжлийн бэрхшээл ямар нэгэн төрлийн бэрхшээл гэдэг юм өөрөө ялгуурлагдах шалтгаан байх ёсгүй гэдэг. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тийм шүү дээ одоо гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өдөр бол яагаад зүгээр ингээ нэр төдий явах өдөр биш шүү дээ. Энд чинь өөрөө ямар нэгэн байдлаар бэрхшээлийн ялгаа байна гэдэг нь өөрөө хөгжлийн ялгаа байх ёсгүй л гэж үзэж байгаа. Бүгд тэгш байх ёстой. Эрх тэгш байх ёстой гэдэг үзэл санааг л тунхаглахын тулд энэ өдрийг бий болгосон байх нь шүү дээ. Тийм үү? Тэгэхээр бид нар бас энэ мессежээр энэ харааны төрлийн бэрхшээлтэй залуучуудад манай энэ ганаа маш хүчтэй нөлөөлөгч, даван туулагч болж бас нөлөөлөх байхаа гэж итгэж байна. Тийм тэгэлгүй. Энэ подкастыг бас үзээрэй. Бас харааны бэрхшээлтэй байгаа найз нөхөд ах дүүстэй ойрын хүрээлэл дотор ч юм ийм хүн байгаа бол меншн дэж бас үзүүлж сонсохоорой. За тэгэхээр манай ганагийн хувьд бол даван туулагч юм байна. Тийм ээ. Бүр ингээд төрөлхийн ийм харааны бэрхшээлтэй залуу байна. Тэгэд нэг одоо гайхшрал төрүүлж байгаа юм. Хизэнээс энэ урлагийн мэдрэмж байгаагаа мэдсэн бэ? Хэдэн наснаасаа? Энийг хэн олж илрүүлв? Би ч одоо Монголын хамгийн анхны магадгүй надаас өмнө байсан үсгийг би одоогор нөгөө хэлж мэдэхгүй. 3-4 наснда халтур хийдэг байсан юм билээ шүү дээ. Хөөх. Манай аав ээж ажлын хүмүүс ингээд манай гэрт орж ирдэг. Тэгэл би болохоор шууд хийдэг байсан. Би тань дуулаад хүүгээ дуулж өгдөг байсан гинэ. Тэрийгээ би огт санддаг байхгүй юу. Тэгэл ерөөсөө манай аав ээж ажлын хүмүүс чинь надаа 10 төгрөг. Доотл нь баг за доотл нь 5 төгрөг. Тэгэл 10, 20, 50 тэр үе нөгөө бол манай нөгөө баскин хийгээдсэн шүү дээ. Гэхдээ ерөөсөө орж ирэнгүүт нь дуулж өгөөл. Тэгэл ерөөсөө 100 төгрөг мөнгөрөг ерөөсөө над би чи ер нь багтаа ер нь нэг тийм мөнгөлөг байсан юм билээ шүү дээ. Тэрийгээ дааж өөрөө мэдгүй. Ерөөсөө ингээл 10, 20, 50, 100 гэдэг энэ тухайн үед мөнгөнд дэвсгэр чи ерөөсөө хамгийн дээд мөнгө чинь 100 төгрөг байсан юм билээ шүү дээ. 100 төгрөг бол нэлээ их орж ирдэг. За 50 бол ер нь бол орж ирдэг.
За 20 төгрөг 10 төгрөг бол бодлороо ингээ бэждэг гэсэн гэж байгаа. Би өөрөө дуулж өгөөл ерөөсөө юу яадаг. Тэгээ тухайн үеийн хүмүүсийн юунд би ингээд нөгөө одоо ингээд ихч нараасаа сонсоход ерөөсөө өөрөө ингээд гэртээ ерөөсөө ингээд чөлөөтэй явдаг. Нөгөө тэгж хүмүүнээр хөтлүүлэхгүй ерөөсөө гадаа мадаа гараад нөгөө манайх чинь угтаал байсан шүү дээ. Гадаа мадаа гараад чөлөөтэй яваад гэр мэрээ өөрөө ингээд чөлөөтэй гүгээл олоод ордог. Тим байсан гинэ. Би өөрөө тэрийг мэдэхгүй. Тэгээ нүд юм одоо энэ нөгөө хүүхэн хараа гэж байгаа шүү дээ. Энд чи өөрөө юм цагаан байсан. Тэгээд нөгөө миний нүдийг нөгөө их налхас дэмжлүүлээд яг энэ харна гарч ирсэн гэж ярьд юм билээ. Одоо санах нэ энэ зүгээр юм жижигэн гэрэлчин ингээд одоо ингээд нөгөө яг тэр хавлгаанд орохоос өмнөх үеийн хараагаа санах нэ одоо сандаг байхгүй. Зүгээр нэг юм яг нэг юм одоо юу гэдэг нялаасан юм цагаан гэрэлцгэл харагдаад идэг гэсэн. Гэхдээ өнгө нэг жоохон ялгчдаг байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоогийн байгаа энэ харааны байдлаасаа бол нэг тийм юу жоохон өөр байсан юм шиг би ойлгуулж хэлж чадахгүй. Тэгэд мэдээж нөгөө тухайн үед эмчилгээ хийгдээд хараа маань тодорхой хэмжээнд ингээд нөгөө илүү тунгалаг болсон хийдий ч одоо бол бүр ингээд муудаад 3% дээр ирчихсэн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг ийм завсрын ингээд хэлэх үү. Огт харааны бэрхшээлтэй таг харахгүй одоо нөгөө тим хүний зовлонг би сайн мэдэхгүй. Бүр ийм зүг зүгээр ингээд харж байгаа хүний бас юу бас сайн ойлгож өгөхгүй. Яг нэг ийм аль талтай нэг ийм завсрын нэг ийм байгаад байгаа шиг байгаа. Тэгээ миний хараа болохоор их сул хараа гэхээс илүү үүргийн хараа гэдэг маань үлдэгдэл хараа гэсэн үг. Яг ийм хараа байхгүй юу? Бүр нөгөө одоо tag blind бүр нөгөө сохор гэж ярьдээ шүү. Ялгаа байна тий. Тэрний наадах үлдэгдэл хараа гэсэн үг. Тэгэхээр үлдэгдэл хараатай хүмүүс маань болохоор өөрөө таяг барьж явд юм билээ. Тэгээ би болохоор таяг барьж явах гэхээр таяг маань надад төвөг болоод яг ингээд нохой ингээ хөтлөж явахаар хамаагүй амар хэдий ч нөгөө ачаас нөгөө нохой сичэх боломж одоохондоо жоохон тийм байгаад байгаа. Нохоо тийм байгаа. За хоёлаа эргээд тэр нэг авиасын тухай яриаг гоорё. Тий. 3 наснаасаа эхлээл ер нь айдууд дуулдаг нэг орж ирсэн хүмүүсээ хөгжөөдөг байсан байх нь шүү дээ. Яг одоо энэ гитар хөгжмийг тоглож сураад ер нь хөгжмийн зэмсэгтэй харьцаад энийг сурч мэдээд яг энэ дуулах авиасаа хөгжүүлээд явъя гэдэг энэ одоо бодол санаа хэдийнээс тогтож эхэлсэн бэ? Одоо нөгөө энийгээ мэдээд ямар байдлаар хөгжүүлж явсан бэ? За ер нь бол нөгөө би нөгөө аав эрхчлөөтэй байлгаж байгаа нэг хэсэг юу ч хийхэ болсон гэж ярьсан шүү дээ. Тэгээ ойтон болоод одоо эргээд нөгөө өөрөө ингээ янз янз юм хийж сурсан ингээд туршсан гэж байгаа шүү дээ. Хөгжмийн авьяас ч гэсэн ер нь тийм юм шиг байгаа. Багада яг мэдээ орсноос хойш яг тэр дуулдаг байсан үеийгээ мэдхгүй учраас яг өөрийгөө хөгжмийн авьяастай гэж мэдрэхгүй байсан. Тэгээд ер нь сургуульд ороод ч гэсэн сургуулийн урлагийн үзлэгт ордгоо шинэ жилээр арга хэмжээнд ордгоо ийм хүүхдээсэн байхгүй. За 8 дугаар 9 7 8 дугаар ангидаа болохоор яг нэг үед хипхоп урсгал дэлгэрээд одоо юу гэдэг iStop Digital Lumino 2 хөө Monterey тэгээ одоо энэ нэг хараад No Name 4 зүг гэл нөлөө гэл гой хамтлагууд гарч ирчихсэн шүү дээ. Тэдний дууг дөөрөөгаал юу яадаг гэсэн. Сургуулийнхаа нэг хүүхдийг нөгөө дотор байранд байсан нэг хүүхдээ нөгөө шүүгээ байдаг жижиг нөгөө төмбөшг гэж ярьдаг. Тийм шүүгээ за энэ бөмбөр гэнгүүт нэг хүүхдээ нөгөө пүрштэй юм орон дээр яваал тэр пүршийг нь цам болгоол кик бол шал модон шал тэгэл ингээл өгөлдөг гэсэн байхгүй. 10 дугаар анги хүртэл өгүүлсэн. 3 4 жил өгүүлсэн. Нэг амар дуулж муул ханч бас юу юм те. Тэгээ 10-аад төгсөөд тэгээ яг оюутан болдгийн даван дээр би нэг найзыгаа дагаад христийн цуглаанд очиод тэгээд гитар харж байгаа байхгүй. Өө за. Тэнд ерөөсөө ер нь христийн цуглаанд гитар их байдэн штэ. Тэнд очиж гитар хараал бас яаж зүгээр ах уу тэгэл гитар сурмаар санагдаад барьж үзээл. Тэгээ надаас чи яг гитар ямар зорилгоор сурах гэж байгаа юм бэ гэж асуух үед нь би. Үгүй яах вэ гоё ингээл одоо нэг тухайн үед чи яг л өсвөр насны хүүхдээс учраас гоё гитар тоглож сурчвал ер нь гоё штэ. Гоё дуунууд тоглож сурна. Тэгээд бас ингээд гоё октодод ч гэсэн гоё харагдаж штэ гэж ярьж ирсэн. Тэгэл тэрнээс хойш аккордод барьж үзээд сураад ингээд за тэгэл ер нь гитаранд гүн орсон гэж хэлж болно доо.
гитаранд гүн ороод янз янзын сонгодог айнууд дуурайж тоглох гэж үзсэн сурсан аккорд ороо штэ. За тэгэнгүүтлээ нөгөө хөгжим сонирхдаггүй байсан хүн чи янз янзын стил хипхопоос өөр стил мэдхгүй байсан хүн чи янз янзын стил судалж үзсэн. За рок н рол гэж юу юм, инди рок нь юу юм гэдэг pop нь яадын гэдэг ч юм уу эднэрийг судалж үзээд тэгээ Америкуудын ийм төгөлдөр хуурын аюуд, солонгосчуудын тоглодог ийм төгөлдөр хуурын аюуд. За тэгээд нөгөө ийм worship дуунуудын аюудыг янз янзаар ингэж тоглож сураад бид нар чи айгуу гой ийм юу штэ хөгжимлөг штэ. Яг үнэ. Янз янзаар тоглож сураад ингээд өдөрт юу гэдэг ойтон байхдаа 1-р курсээс хойш ерөнхийдөө идэвхтэй тоглож эхлээд өдөр 3 гэж гэртээ ирээд орой 9 хүртэл гитар барьж суучдаг гэсэн. За. Энд нэг одоо хөгжим тоглож сурлаа штэ. Одоо энэ гитар сурлаа. Энэ одоо багш байсан уу эсвэл чи бие даад сурсан уу? Одоо энэ бэрхшээл нь өөрөө бас хөгжим сурахад юу гэдгийг нэг юм сул тал болж исэн асуудал байлгүй яг уу. Тэр тухайгаа яриач. YouTube-ээс хараад сурчна гэл одооны хүүхдүүд тийм шүү дээ. Тэр үед чи YouTube ч байгаагүй бах. Тий, YouTube байгаагүй. Тэгээд яг ингээд аккорд 1-р утасны 2-р утсан дээр 3-р хуруу гэдэг ч юм уу ингэж мингээд заалгаад үндсэн нэг хэдэн аккордоос сурчаад тэгээд дараа нь яг тэрүүгээрээ тоглож агаад аккордуудаа үндсэндээ барьж сураад тоглож агаад за энэ хурууны скейл байдаг гэдгийг мэдчих авч байгаа. Пентатоник клад, диатоник клад гэж юу гэдэг тэднийг мэдчих байгаа. Да 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 гэл ингээл нэмэрхүү ч юм уу. Эсвэл да 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 гэл ингээд дэшиг янз янз эсвэл да 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 гэл нэмэрхүү юунуудыг ингээд уншиж сурж байгаа. 1-р хуруу, 3-р хуруу, 2-р хуруу, 4-р хуруу эсвэл 1 2 4 3 гэл ингээл хурууга янз янзаар байрлалын сольж үзэж ингэж нөгөө скейлүүд байдаг гэдгийг мэдэж аваад тэгэл сурж эхлээл. За тэгэнгүүтлээ блюз хүндрээд эхлэнгүүтэл нөгөө гой гой стилүүдийг чинь сонсож эхэлж байгаа штэ. Тэгэнгүүтэл блюз гэж юу юм? Джаз нь юу юм? За рок н рол блюз гэдэг нь юу юм гэл одоо эднэрийг ингээд юу яаж байгаа тоглож сонсоод тэднэрийгээ дөөрөж тоглох гэж үзээд тэгээд байж тал гой гой дууны тэмцээнүүд явагдаж эхэлвэ. Одоо Universe Best Songs 2009 гээл ороод эхэллээ. Яг тийм. За манай мотивын сайнаа гамба тэгэл амина гэл эднэр маань ингээл шилдэгтүүлдээл. Тэр чиний орсон үе чинь анхных нь дугаар уу? 2 дугаар. 2 дугаарх нь юм уу? Тэгээ 9 онд чинь би оддын ирэл гээд болдог байсан шүү дээ. Оддын ирэлд чинь би одоо энэ гişгдлээ бид хийд чи бас 1-2-оос ороод мултарцгаагаал хийгээл ингэжсэн шүү дээ. Их л ер нь тийм одоо тэмцээнүүд болдог байсан тий. Би ч одоо амьдралдаа оддын ирэлд орж 3000 гаруй хүүхдээс 27-д үлдээд 15-аас мултраад 3 дугаар шатнаас мултраад тэгээд тухайн үед ямар ч туршлага байсан биш. Нөгөө нэг Батруу гагсны дууг дуулаад мултарч ирсэн. Тэнгүүтлээ 10 онд яг Universe Best Songs-т эн чинь бас урлагт яг ингээд сэтгэл зүй гэдэг зүйлийг ер нь яг аав ээж хоёр маань амар суулгасан юм уу да. Ээж маань өвдчихсэн байсан. Оддын ирэлд ороход 2009 оны 9-р сар хавцаа байсан баг шүү. Яг манай хүү яг би болж эхэлж исэн үе гэсэн. За. Тэгэхэд ээж маань ерөнхийдөө хэвтэрт орчихсан 25 дээр тусчихсан байсан. Тэгээд ороод мултарсны дараа ер нь бол би цаашаа дуулнаа гэж одоо шийдээд нөгөө ойтон болоо дууссан. Яг ингээд яг нөгөө ингээд чөлөөтэй байсан үе штэ. Тэр үедээ ингээд байжсэн чи 2010 оны бүртгэл эхлэхээр нь яг нөгөө шинэ жил өнгөрөөл 2010 он эхлэнгүүтэл за нэг ороод үзье да ямарцсан гэж бүртгүүлээл. Тэгэл ээжтэй хэлсэн чи ээж маань бөөн баяр. Ээж маань баярлаад за миний хөө амжилт хүсье гэл тухайн үед чи ээж маань гой гой өгнөд хэлчихсэн. Тэгээд зарим сандгүй одоо ямар ч сан миний хөө дуртай юм мэнда илүү сайн хичээгээрэй гэд. Яг намайг 1-р шатанд орохын 7 хоногийн өмнө ээж маань өнгөрөөд тэгээд би ч одоо болдог ч юм уу гэд бодоод яг тэгэхээр ажил явдлын үеэр манай ингээд ах ихс нар ингээд би ч нөгөө яг нөгөө доор ээжээсээ тустай байгаа шүү дээ. Тэгээд яг тустай байх үед та чи нэг гитараа дуул ороод нөгөө 1-р шатны хатаг нэг яваад үзтээ гэж байгаа байхгүй юу. Энд чинь өөрөө ажлын явдалтай үед ер нь монголчууд ч гэсэн ингээд дуулаад авах нэг тийм зохимжтой зүйл биш шүү дээ. Тэгээ би бүр
дуулаагүй байхгүй. Яаж дуулах юм бэ? Энд ч бүр ээж маань намайг одоо хүлэнд юу гэдэг дөрөнд хүл гэдэг үлээ те ямар ч сан ингээд тийм гарыг маань ганцхан хөрөхийн тулд 3 дугаар ангиас маань ахуулаад ээж маань манай 10 жилийн сургуульд ажиллаад намайг төгсөл яг нөгөө миний одоо нөгөө сургалтын төлбөрийг ингээд дуустал ингээд ажилласан байхгүй. Тэгээд яг би ингээд оюутан болж төгсөөд ээж маань 1-2 жил ажиллаа. Тэгээд өвчтэй болсноо мэдээд тэгээд ингээд эмнэлгээр яваад хэвтэрт орчиж байгаа байхгүй. Тэгээд тийм ойр яг ингээд миний төлөө бүх насаа зориулчихсан хүн маань ингээд байхгүй болчиход хаад би ингээд дуулна гэдэг. Хүний ээж бол одоо хамгийн эрэгтэй хүмүүсийн хувьд л ялангуяа бүр тийм байхад дуулна гэж байхгүй штэ. Тэгээд ээжийн маань хэлсэн үг санаанд ороод 7 хоногийн дараа UBS телевиз дээр очиод тэгэл when I am down and oh my soul so weary when troubles come and my heart burden be then I am still when waiting in the silence until you come and see the wild with me. You raise me up so I can stand on mountains. You raise me up to work on stormy seas. I am strong when I am on your shoulders. You raise me up to more than I can be. Гэл дуулсан да тэгэл тэгж л анх ариуна гिचтэй долгион ахта харагдсан да. Тэгэл тэнцүүлэл тохой рагу би тэнцэхгүй байна амар монотон явлаа гэл ингээл тэгэл 2 дугаар шатнаас бүх шүүгчд маань ингээд айгуу гоё хүлээж аваад тэгээ би ч нөгөө харааны бэрхшээлтэй гэдгийг нуугаад явж байгаа шүү дээ. Юу ч болоо юм шиг орж ирж алхаж дуулчаал юу ч болоо юм шиг ингээд гарч яваал тхийн тул нөгөө хамт явж байгаа найзаасаа за би яг хэд орчим алхаад очих юм бол яг тэр цагаан цэгэн дээр очих уу микрофон дээр очих уу яах вэ ийхүү гэдгийг байнгын асууж ингээд судлаад за ингээд тэгвэл өөр одоо нөгөө тийж тайзрууч гарах боломжгүй учраас өөр тийшээ алхаж дасгал хийгээд тайзан дээр хүнээр хөтлүүлж гарахгүй шүү гэдэг нэг юм юутай 4-р шарт хүртлээ яваад тэгээд 4-р шатн дээр долгиах чи харааны бэрхшээлтэй вэхэр тийм ээ тэгээд тэгсэн чинь харин одоо л анзаарэгдэж байна ер нь одоо мэдэгдэж шүү гэд. Тэг яагаад би тэгж нуусан бэ гэвэл юу гэдэг ер нь бол монгол хүмүүсийн өрөвч зөөлөн сэтгэл чинь яг намайг харааны бэрхшээлтэйгээ мэдчихвэл намайг уран бүтээлч гэдэг дуулдаг гэдэг утгаар нь биш. Иш хөөрхийн минь энэ чинь нөгөө харааны бэрхшээлтэй штэ гэдэг зүйл чинь хүмүүсийг сохолчж байгаа байхгүй. Жинхэнэ утгаараа нөгөө сохор болгочихж байгаа байхгүй. Миний дуулдаг байна уу, хөгжмийн авьяастай байна уу, падлиг үү зүгээр л энэ хүн харааны бэрхшээлтэй хөөрхийн минь гэд тэгээд ингээд явцдаг. Тэгээд бас тэгш үнэлэгдэх тэгш одоо тэр нэг шалгууртаа яг үнэлүүлэх тэр нэг юм шудраг байдал алдагдах эрсдэл бас байсан байна. Тэрийг л нөхөр олж харж штэ. Айхтар хөвчөө. Тий. Тэгээд университийн шилдэгтээ үлдчихэд ярилцсан дээрээ би яг энэ түүхээ ярьсан. Тэгээд маш ард Монголын ард түмэнд бас маш хүрсэн түүх маань. Тухайн үед нөгөө сошиал байхгүй хэдий ч нөгөө юу яадаг гэсэн бидний университет үлдсэний дараа Улаанбаатар даяар хотууд том хотууд даяар ингээ бидний зургийг ингээ цамгуулын сурчлагааш ингээ самбарт яачдаг гэсэн шүү дээ. Тавиад тэгээд том зарлын самбаруудаар тавиад телевизээр бол зөвхөн UBS телевизч бүх телевизүүд бид нарыг ингэж яадаг гэсэн одоо бүсэлдэг байсан. Одоо ч гэсэн ингээ хүмүүс таниал 10 үздэг байсан. Одоо та нар одоо мартаагүй мөн гэхээр яаж мартах юм бэ гэдэг гарч. Ястал нөгөө телевизүүд нь илүү одоо эрэлттэй байсан үе шүү дээ. Тийм тэгээд телевиз сошиал дөнгөжл гарч иржсэн. Нэгнийхээ гоё хийж байгаа зүйлийг гоё дэмжиэд ингээд бүр битүү ингээд вайрал болгочдөг байсан шүү дээ. Зөв. Тэгэд
зөвхөн гитар тоглодог, дуулдаг гэдэг нэг юм залуу гараад ирж байгаа Universe-с хойш. Тэгээд Хараагчдын холбоо намайг үрээд 11-ээс 14 оны хооронд би Хараагчдын холбооны хамтлагийг ерөнхийдөө бол удирдах ажилласан. Өө за. За нөгөө хуучин цагаан шүн гэж хамтлаг байсан юм лээ Хүрлбаатар ахын. За тэр хамтлагтай би 3 жил ажиллаад нөгөө юу гэдэг ажиллаж үтсэн. Тэгээд янз янзын хүмүүс орж ирсэн. За ингээд янз янзын хүмүүс бид нарыг орж ирж үздэг, танилцдаг. За зарим нэг хүмүүс нь продюсерлах гэж үзсэн тий. За та нарт амар гоё хар шилжүүлгээл, амар гоё ингээл ижилхэн хувц өмсүүлээл. Ингээд гээл нөгөө авьяас гэх талаас нь биш. Яг харааны бэрхшээл гэдэг талаас нь хүмүүст гаргаж ирээд яг хөө зүгээр нөгөө гой сэтгэл л дээ. Энэ хүмүүс ч гэсэн юм хийж чадчих штэ гэдгийг энгийн хүмүүст л ойлгуулъя гэж бодсон юм шиг байгаа. Миний зүгээс болохоор чанартай уран бүтээл гэдэг энэ нэг юм зөрчилдөө байсан учраас 14 онд манай охин төрсөн. Би бас нөгөө best of the best гэд манай шилдэгүүд чинь бас хоорондоо яг тэмцээн болоод тэгээд яг тэр үед би ажилласаа гараад за өөр ингэсэн хувийн одоо карьерээ хөөнөө гэд. Тэгээ ингээд хүүхдийн юу гарч байгаа. За нэр манай охин, манай хүү гэд. Хоёлаа яг энэ UBS-ийн тэмцээнтэй айгу холбогдож ингэж санаандгүй байдлаар ингэж ингээд төрж байгаа байхгүй манай хоёр хүүхэд. Намайг Universe-ийн шилдэгт үлдээд яг 25-д үлдэж яхад манай хүүд төрж исэн. Би хүүгээ эмнэлгээс аваад таксинд суулгаад за ингээд гэрлүүгээ харьчаарай гэд гэрлүүгээ би студи дээр үлдчихсэн. Тэгээ манай охин төрсний дараа UBS-с урилга ирээд Universe байсан best of the best-д оролцоорой гэд. Тэгээ би чинь тухайн үед чинь бас хөрхөн хайр чинь би гэд нэг дуу өөрөө ингээд зохиосон дуугаараа 2 дугаар штан дээр Монгол дуун дээр ороод бас вайрал болж исэн. Тухайн үед чинь тэгээ төрүүлэх хөрсөлтөө хүртэл явж исэн. Нэг хүмүүсийн нөгөө нэг нэр явдсан штэ. Тэгэхэд баяр цэнгэл тэрийг төрүүлнэ гэх хүмүүс. Тэгээд юу төрүүлэх мантай би чинь дөнгөж нөгөө Хараагчдын хамтлагт би 3 жил ажиллахдаа дууны найруулга, амьд хөгжмийн найруулга гэдэг зүйл дээр би суралцаад өөрөө ингээд найруулж үзээд нөгөө нэг ах нарт хүлээн зөвшөөрөгдөөд бас ингээд тэр найруулгаараа ингээд янз янзын телевизийн нэвтрүүлэг ч юм уу одоо юу гэдэг одоо тухайн үед чинь телевиз хүчтэй байсан учраас телевизүүдийн хөгжмөдийн нэвтрүүлгээр ингээд ороод явж исэн. За. Тэгээд ингээд багаар хөгжөөл явуулсан байгаа байхгүй. Тэгэл 15 оноос хойш 5 жил завсарлага аваад ковидын үе чинь нөгөө алдарт хөл хорой эхэлж байгаа шүү дээ. Тэгээд надад нэг юм жижигхэн Core 2 дуу байсан. Компьютер. Тэрэн дээрээ би Reaper суулгаад ямар байдлаар компьютер нөгөө ярьдаг бидний чинь нөгөө нэг компьютер чинь ярьдаг утас бүх юм ярьдэн шүү дээ. Тийм тэгээд одоо юу гэдэг би одоо ингээд утас маань ингээд байж л ингээд одоо ингээд одоо би ингээд монгол хэлээр ингээд яриулчихж байгаа байхгүй юу? Ингээд сошиал руу орлоо. Би ингээд энийг ингээд монгол хэл дээр юм эсвэл англи хэл дээр ингээд яриулчихж байгаа. За энийг хаач. За тэгээд ярьдаг компьютер дээр ямар программыг, студийн программыг ярьдаг одоо speech маань дэмжих вэ гэж судлаад Sonor Reaper гэдэг хоёр байсан. За Sonor нарай их том юм байна, мэрэгчлэн юм байна. Манай нэг одоо юм надтай адилхан студийн програм дээр ажилладаг нэг хоёр надаас гадна нэг хоёрхан залуу байд. За яг хөө энэ чам дараа таарах юм да, жижигхэн програм тий. Энийг ихний хэлжин сурчихгүй дараа нь тэр Sonor гэдэг юм чинь зааж өгөө мөгөө гэд ингээд эхэлж байгаа байхгүй. За. Тэгээд би тэр Reaper-ийг нухсаар байгаад манай энэ одоо Amka гэдэг манай энэ дүү маань Amka EQ гэдэг студи одоо програм суулгадаг бас Монголын студиудад танигдчихсан юм ундаг дүү маань одоо хүртэл ингээд надтай 5 жил зурулдаж явж байгаа. Энэ дүү маань миний програмын асуудлыг бүгдийг шийдэж өгдөг. Тэгээд гэртээ суулгаад нухсаар байгаад нүдсээр байгаад за тэгээд ганц нэг студиудад одоо энэ 11 Man on the Moon студи манай студи байгаа. Тэр студид би бас нэг 2-3 жил ажиллаад за ингээд Logos хамтлагийн Lovers Logos хамтлагийн ганц нэг дуу, за 3 охины Ахмагийн дуу, за Маралчингойгийн ганц нэг дуу, за Rapper Batогийн бас нэг цомгон дээр ажилласан. За. Тэгээд хамгийн сүүлд Morning Star-ын Last гэдэг дууг яг 100% яг ирсэн хоолойн дээр нь хөгжмүүдийн найруулж бүх юм ингээд найруулж ер нь эдгээр маань нэлийн сайхан туршилт болж гисэн гэх юм уу. Вау. Тэгээд одоо сая 2025 онд MyOS боллоо.
Тэгээ My Voice болох сураг байсан хэдий ч би яг нэг орё гэж бодоагүй байла. Тэгээд за ямар ч 25 он гарахаар нэг одоо өөрийнхөө дуу ганц хайртай хүлээсэр гэдэг дууга цацъя да гэж бодоод тэгээд маа нэг сойсын дуу маань ингээ би дуулмаар байна. Та намайг ингээ дуул бэлдээд өгөөч гэхээр нь за хоёлаа My Voice дээр чи дуулах үнэхээр сонирхолтой бол хоёлаа My Voice дээр очиж орё гэд My Voice явж ороод чимээгүй хүн шиг ороод дүүгийнхаа гитарыг тоглож өгөөд ёо надад өгөөгөө харийг тоглож өгөөд яг босох гэсэн чи хүүшээ гэдэг нөгөө молигч маань UBS-ээ ажилчднууд өө чи манай хүн байна. Зөө. Яг одоо Ариунагийн юу лээ? Хэрийн салхитай юу лээ? Нэг дууны нэрийг мэдгүй. Энэ дууг дуулаадах чи ороодох гэд. Тэгэхээр би бас арай би Монгол дуу дуулж чадахгүй штэ гэд. Жохон дараахан царайлж байгаа штэ тухай үед. Тэгээ нөгөө дүүгээ юу аж өгчөөд явуулчаад гарах гэсэн чи болох хахтай таар. За дүүхөө орно. Гэн за болохоо би яг маргааш ирээд бүртгүүлээд орчоо. Өнөөдөр би дуугаа сонгоод гингүүтлийг гэртээ харангуудлаа шууд сонгосон дууныхаа аранжрок хийгээд маргааш нь тэр аранжроктойгоо шууд UBS дээр очиод. Ямар дуу дуулсан блэ? Зүрх хасаар. Ардын жижигч жагаах Чингисхааныхаа жагаахын зүрх хасаар дуу яг Gypsy Jazz буюу одоо яг нэг Gypsy Jazz урсгал маань 1920-ад онд Францад илэрхийлж ирсэн ийм урсгал хийл гитар гоцолдог. Ийм урсгалаар найруулаад тэгэл зүрх хасаарыг дуулсан да. Зөө. Тэгээд My Voice-тэй бас шилдгээр шалгарсан тий. Тэгэлгүй яах вэ? Тэгээд ер нь хоёулагийн одоо энэ яриа нэлээд урт болчихж байгаа учраас дуусах цагт нөхчөл. Тэгэхээр ингээ хоёулаа ер нь бол манай ганаг сая сонслоо өнгөрсөн амьдралын тийм ээ. За тэгээд энэ амьдралыг даван туулаад авьяасаа хөгжүүлээд нөгөө хөгжимчин, дуучин одоо сүүлийн үед бол продюсер болоод байгаа ийм мундаг залуу байна. Тэгээд одоо сүүлийн үед өөрийнх нь яг нөгөө зохиосон тэр нэг хүлээсэр гэсэн дуу гүмэн сайхан дуулсан байсан. Тэрийг л би сонсмоор байна. Тэгээд нэг дуу яваад хоёлаа тэгээд цаашдын бас нэг юм хүсэж мөрөөдөж байгаа тий. Энэ ажил төрөл яхин талаар хэсэгэн зур бас ярилцъя. Хүлээсээр явчих уу? Тэгээ. За. Урдын хараа чамаа хүлээж сансаар Удас шагнын шүнжин нойргүй шаналсан Тэсхийн аргагүй сэтгэл зүрх шархалсан Тэглэгээ чамаага би хайрлахаа болоогүй Чамаа хизээч явуулмаар үрзүүх минь шиний өмчхийвэ өнгөрсөн бүхнийг өчигдөр тонд орхиод өнөөдөр зөвхөн чамтай хамт үлдмээр цаг хугацаа улсан өнгөрч намайг хүлээхгүй чиний эзгийг би ганцаардан отгорсаар Хилдэг байсан үгс чинь чихэнд минь сонсогдсон Хизэмэдгүй чамаагаа ирнэ гэж итгэсэн Чамаа хизээч явуулмаар үрзүүх минь чиний өмчхийвэр өнгөрсөн бүхнийг өчигдөр тонд орхиод өнөөдөр зөвхөн чамтай хамт үлдмээр
Ордын хараа чамайг хүлээж сонсоо Отос шагнан шүнжин нойргүй шаналсаа Хилдэг байсан үгс шинчих хинд минь сонсогдсон Тэглээгээ чамайгаа би хайрлахаа болоогүй Баярлаа. За өстө утас чагнаж штэ. Тий. Энэ хизээ зохиогдсон дуу вэ? Энэ дуу маань 2012 онд зохиогдсон. 2012 оны 100 зохиогдсон. Аа. Чиг санагдаж байна ч нэ. Ямар хүнд зохиовоо. Их л эмо дуу шүү. Тий. Энэ дуу маань болохоор манай Арука гэдэг найз маань шүлгийн зохиосон. За энэ дуу чинь 2-2 юутай байгаа шүү. Зя гэж байгаа энэ одоо за түрийшээ салаа ингэ. Манай найз маань Японд нэг богино сургалтанд сууж явахдаа яг найз өхнөө санаж зохиосон гинэ. Тухайн үед яг мань хоёр ч муудалцчихсан. Тэгээд найз өхнөө одоо яг яах гээд байгааг нь мэддэхгүй байх үед манд хүн санаад яг жинхэнэ дүнгэж нөгөө хормор хурж исэн болохоор яг жинхэнэ ямар зохиосон юм бэлээ. Тэгээ энэ дууны шүлгийг өөр нэг хүн аваад бас хай зохиогоод ер нь жоохон нийт маягийн аян зохиогоод ингээд байж яхаар нь би шүлгийн хуулж аваад тэгээд яг нөгөө тэр хамтлагт ажилладаг байсан яг тэр хамтлагийнхаа өрөөнд хаалгаад өгчөж байгаа төгөлдөр хууран дээр сууж байгаа. Тэгэл яг энэ дуу дан гэл аяараар гүтэлгээ заа гэл цаашаа зохиогоод интрого зохиогоод тэгэл цаашаага зохиочоод өөрөө нэг сар шахуудуулаад бүр өөрийн болгож ийна гэсэн үг шүү дээ. Аха. Тэгээд эн чинь бүр хөгжмөр ярил 2 октав хагастай баг 3 октав ер нь бол 3 октавын дуу. Илүү нөгөө одоо ангинээр ярих юм бол нөгөө караоке дуулахад жоохон хүнд дуу гэж ойлгож болно. Яг тэгэж зохиогдсон тийм дуу. Тэгэл найзтай сонсоход үзэж гэл тэгэл энэ дууга бид хоёр нэг студид дээр очиод 200,000 төгрөг төлөөд бичүүлж ямарцсан аваад YouTube дээр одоо ган төмөр хүлээсээр гээд хайх юм бол яг 2012 онд тавигдсан нэг юм залуу дуучин ган төмөр гэдэг нэг тамхтай хүлээсээр гээд нэг тийм дуу байдгийг. Тэгээ энэ дуу маань одоо шинжлэгдэж байгаа. Тэгээ энэ дуу 2026 он гараад Валентинаас өмнө нэг сар гараад ерөнхийдөө цацагдж эхэлнэ. Тэгингээ бас одоо юу гэдэг одоо энэ манай энэ гүд соёлын дэргэд продакшн үүсчлээ. Бас авьяастай сайхан залуучууд маань бас байна. Энэ дундаасаа бас яг албан ёсны артист гэдэг залуучуудыг түүж аваад тэгээд маш гоё тийм одоо юу гэдэг хэлж боломгүй гоё сюрприз болгоод үлдээ гэж бодож байна. Тэгээд шин залуу дуулах сонирхолтой хүсэлтэй ийм залуучуудыг одоо яг энэ гүд соёл продакшн энэ гүд соёл компани маань бас гоё спонсорлоод одоо яг гаргаж ирнэ гэсэн нэг тийм зорилго хүсэлтэй байна. Тэгээд сайхан дуулдаг бас барьсан болгоно тоглодог хөгжимчин. Одоо цаашдаа бол манай гана ер нь айдуу зохиож продюсерлж шинэ залуу уран бүтээлчдийг бас ингэж гаргаж ирэх ийм том хүсэл мөрөөдлийг тэгээд одоо ингээд ажиллаа явж байна. Ундаг байна. Тэгээд 2026 оноос эхлээд гүд соёлын артист залуучуудын одоо ганагийн манд зохиосон, найруулсан тийм ээ. Ийм уран бүтээлүүдийг та бүхэн мань сонсох нэ. Нэрээ дууны талаар бас нэг ярихад юу гэдэг одоо Монгол хүн болгон сайхан дуулдаг. Бүгд л гоё өөрөөсдийнхоороо сайхан дуулдаг. Тэгээ артист гэдэг ялгаа маань болохоор өөрөө яг энэ продюсерын чиглүүлгээр гоё өгөгдөлтэй сайхан хоолойтой хүмүүсийг одоо илүү мэрэгжлийн төвшөнд, илүү артист төвшөнд авчиж ингэж дуулах гэдэг зүйл. Одоо юу гэдэг өмнө нь cover хийж исэн бол одоо илүү дараагийн шат руу орж байгаа гэсэн үг шүү.
Тийм тэгэхээр бас нөгөө хүмүүс манаас энэ зүйлийг илүү сайн ялгаж ойлгох нэг чухлаа гэж зөв. Тийм яг тийм бах тий. Би бас тэгж бодлоо. Ер нь нөгөө cover хийх бол хин дуртай нэрэл хийж болно шүү дээ. Өөрснийхөө дураараа дуулж болно. Дураараа дуулна. Артист гээд нэг нэр томьёо ороод ирэхээр бас нэг алдаа маддаггүй байхаас ахгуулаад тодорхой хэмжээний нэг юм стандарт тавигдаад эхлэх юм болоо тийм ээ. Одоо нөгөө юу гэдэг хичээл фонограм вибрац сурсан бол тэрийг нь танах, багасгах, зарим үед нь хийн, зарим үед нь хийхгүй гэдэг ч юм уу. Тэгээд юу гэдэг нэг юм одоо дууны эвгүй хиллэг мэллэг үгийн хоорондын зайд яаж зогсохын үгээ яаж зөв хэлхийн зарим газар нь ихшгийн нөгөө юу гэдэг дуулж агаад хурц ингээд үгүүдээр ихшгүүдээр гийгүүлэгчээр дээр төгсөж байгаа үед нь тэр мэргийн засах масах гэл яг л нөгөө мэрэглийн тайзны төвшөнд гарч ирнэ гэсэн үг л дээ. Одоо нөгөө яг энэ зүйл маань алдагдчихсан. Ерөөсө хүн болгоно л ерөөсө хүснээ дуулаад студид бичүүлээд нөгөө студийн яг одоо нэг үг л хийлээ. Студийн продюсерууд ч тэн дээр нь ажиллахгүй ерөнхийдөө бол яг өөрсдөр нь дуулуулаад тавьчаад байна. Тэгэхээр тэр зүйлийг одоо аль болох засаад одоо яг манай Good Soil Production яг энэ зүйлийг одоо жишг болгоод одоо яг дуулалт гэж юу байдгийг хүний яг тэр нөгөө хиллэг гэж юу байдгийг гэдгийг одоо нөгөө яг ингээд засаж жишг болж одоо манай Good Soil Production эхлүүлнэ гэдгийг би бүр албан ёсоор зарламаар байна. Зөө. За тэгээд уран бүтээлд нь амжилт хүсье. Хийж зорж байгаа ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй яг сансныхын дагуу бүтээсэ гэж хүсэж өрөөж байна. За ерөөлөөр Батар шгэ. Тэгээд ер нь нөгөө уран бүтээл гэдэг бол урнаар бүтээх л ёстой гэж харж байгаа. Тэгэхээр тэнд хүний мэдрэмж, амьдралын өнгөрүүлсэн түүх, тийм ээ? Ур чадвар бүхэл юм шингэж штэ. Тэгэхээр энэ сайхан мэдрэмжүүдийг энэ хүн бол өстой төгс илэрхийлж байгаа гэдгийг би хажуунаас нь бас хараад байж байгаа. Энэ студийн ажил одоо миний хийж байгаа энэ ажлыг одоо манай эсвэрийн шинэ найз маань тэгсэн байхгүй. Чи тэр хийгээд байгаа ажлыг Америкт бол 8 хүн хийд юм байна. Бусад орнд дэр 8 хүн хийдэг гинэ. Одоо юу гэдэг миди өргөч гэж байна, мастер хийх чинь, микс хийдэг хүн тустай, хоолойны бичлэг хийдэг хүн тустай гэдэг ингээд юм байхад Монголын нөхцөлд ялцчгүй тэгээд нэг хүн бүгдийг ингээд зохицуулахаас өөр байхгүй болдог. Монголчууд ч өнөрсөө шүү дээ. Тэгээ ер нь гэхдээ энэ үүргийг яг гадны төвшөнд хүрж бас ингэж тодорхой үүрэгтэйгээр ингэж авч явах бас их чухал юм шиг байгаа маа тий. Амаргүй шүү дээ. Цаашдаа ч гэсэн тийм байх ёстой байх гэж бодож байна. Тий, одоо нөгөө ингийн одоо нэг сонсогч нар маань ч гэсэн одоо над руу ингээ холбогдохтой тэгж байгаа байхгүй. Студийн бичлэг үнэ хийдвэ яах вэ? Бичлэгэнд орох гэсэн юм аа. Яах нэг их мэрэгжлийн төвшөнд бишээ зүгээр л ингээл дуулчихна гэдэг зүйл. Тэгэхээр энэ нөгөө зүйл маань өөрөө хямдхан гэдээ ойлгочихж байгаа. Тэгэхээр миний харж байгаа зүйл одоо яг нөгөө студийн продюсерийн хувьд бол продюсер хүмүүсийн хувьд бол ер нь нөгөө тааруу байх тусмаа илүү өндөр үнээр хийгдэх хэвээр. Мэргэжлийн байх тусмаа тэр хүн боломжийнхаа үнээр юм хийлгээд яв. Яагаад гэвэл ажиллагаа нь эсрэгээрээ илүү нөгөө ажил яаж байгаа. Одоо нэг нөгөө хэлэхэд хүмүүсийн хоолыг тодорхой хэмжээнд янзал засч хийдэг болсон учраас яг энэ зүйл маань өөрөө одоо энгийн хүмүүс ч гэсэн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр чадахгүй тусмаа улам илүү өндөр ажиллагаа шаардагдана. Улам үн илүү өснө гэдгийг ойлгох хэрэгтэй. Чаддаг бол тэр тусмаа ер нь хин их хөдөлмөрлөж ажиллана тэр нь төдий чинээ олноо. Хин илүү одоо нөгөө юу гэдэг ажлаа гартаа оруулаад амар хялбараар ингээд явна гэд тэр чинээгээр ингээд байна гэдэг үг байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг ингээд уран бүтээлийн төвшөнд ч яг ийм байгаа. Тэгэхээр одоо ганаа маань юу одоо гаднаас ирж байгаа зөвхөн Good Soil артистуудтай ажиллах юм уу эсвэл нээлттэй одоо энэ продюсерийн ажлаа хийх юм уу? Одоо энэ студийн үйл ажиллагаанд хамрагдаад гаднаас мөнгө төгрөгөөр уран бүтээл хийлгэх тийм боломж нөхцөл байгаа юу? Тэр тал дээр нээлттэй юу? Бага. Одоо манай энэ артистууд маань төлөвлөгөөгөө гаргаад за ер нь юу гэдэг өдөр болгон дуу гаргахгүй учраас энэ ч нөгөө бас тий. За энийг ингээд ер нь бол артистуудынхаа яриаг бол нууцлана. Тэгээд ер нь бол гаднаас уран бүтээлчд ирээд аранжировко хийлгээд за магадгүй тий хоолойны бичлэгээ хийлгэх юм бол одоо дуулалтан дээр нь ажиллаж өгнө. Одоо нөгөө би хэлсэн шүү дээ. Дууны үгэн дээр ажиллана. За дураараа дуулахгүй ингэж ажилланаа гэд. Яг ингэж ажилланаа гэх юм бол ажилланаа. Гаднаас ирэх юм дээр бол мэдээж нөгөө яг нөгөө зарчмынхаа дагуу зах зээлийн хуулийн дагуу
яг нөгөө өгдгөө өгөөд авдгаа аваад гээд ингээ урьдчилгаатайгаа ингээд явна гэсэн. Тий. За тэгвэл ийм үйлчилгээ бас үзүүлж байгаа юм байна. Тэгэхээр сонирхож байгаа хүмүүс бол бид нар энэ description дээр юу ганаагийнхаа утасны дугаарыг тавиад оруулчихъя. Бас тэгээд үйлчилгээ авах, хамтарч ажиллах сонирхолтой хүмүүс байвал тэгээд бас ганаа руу хуваарай холбогдорой. За өнөөдрийн битэрийн яриа энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд удахгүй гарах шинэ жилийн баярын мэндийг та бүхэн бас хүргэе. Аз жаргалтай гэр бүлээрээ халуун дулаан дээр уур амьсгалтайгаар энэ шинэ жилийн өдрүүдэд өнгөрүүлээрэй. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баяртай. Баяртай.